Би өөрийнхөө жинхэнэ нэрийг сайн мэдэхгүй. Солонгос нутагт төрсөн аав ээж ахтайгаа хамт амьдарч байсан гэдэг түүхээс өөрийг хэлж чадахгүй. Уул, үүл, бас солонго. Бие биедээ уусан үрсэн. Хамтдаа энэ гурав цаг хугацааг үл анзааран тэнгэрээс газар, газраас тэнгэрт хүний амьдралын түүхийг уучлан үлдээн. Тэд хүний хэлээр ярьдаг бол надаас илүү ихийг бас үннийг хэлэх байсан да. Үнэн дээр миний үнэн бол маш энгийн. Солонгост төрсэн Монгол ээж, бас Монголын жаран, зүүн, хавар, намар, өвлийг туулсан солонгос эмэгтэй. Амьдралын минь он жилүүд үйл мэд урсан өнгөрсөн. Би өөрийгөө бас энэ цаг хугацаа Монгол нутгийн ирээдүйн амьдралаа төрсөн нутгаа солонгос нэрээ төрүүлсэн аав ээж ах дүүгээ хайсаар юм. Би амьдралдаа Монгол нутгийн олон уул толгодыг давсан. Харин энэ удаа амьдралынхаа 60 жилийн уулыг даваад уугуул солонгос нутагтаа хөл тавихаар зорж явна. Намайг дандаа л солонгос хүн гэж дуудаж байснаас биш. Би солонгос нутгийн тухай ямар хүмүүс байдгийг ч мэдэхгүй. Харин нэг нутаг руу нисж яваа мэтэл санагдана. Өнгөрсөн он жилүүдийн баяр хөөр уй гашуу зэрэгцэн. Чи Монгол хүн үү? Эсвэл солонгос хүн үү? Хэн билээ хэмээн оюун бодлоос минь асуух. Цаг хугацаа энэ хурдан онгоц мэд нисч 60 насаа Монгол нутагт өнгөрөөсөн болохоор Монгол хүн. Гэвч солонгос нутагт төрсөн гэхээр бас солонгос хүн болж байна. Харин миний хувьд яг ямар хүн бэ гэдгээ сайн ойлгоогүй л нисэж явна да. Ингэрт минь зурвас бас хідэн чихэртэй намайг уутанд хийж үлдээсэн нь амьд үлдэх завшаан байсан. Би одоо хүртэл тэнгэр дуугарах чимээнээр айдсан урж хаан ихтэй мөнгөддөг. Тэнгэрийн дуу дайны дуутай адил болон толгойд нь үлдээд тэр бах та. 1950 оны 6 дугаар сарын 25-наас 1953 оны 7 дугаар сарын 27 бүхэл бүтэн 3 жилийн турш үргэлжилсэн энэ дайн ах トゥ солонгосын хооронд болсон юм. Дэлхийн нийтээр дайнаас эмтэрсэн сэтгэлийн шаналлаа эдгэх тэр цагт солонгосын хойг дэлхийн дайны шархыг сэтрэж үзэл бодлын тулаан гэгчээр 80 орчим сая солонгос үндэстэн 38 дугаар өргөрөг дээр тусдаа улс болон саллаа. Ах トゥ хамаатан садан бас аав ээжийн хүүхдүүд хэлийн зурвсаар тусгаарлагдсан. Нэг соёл, нэг хэл, нэг угсаатай хүмүүс хоёр улс болж нэг нутгийн олон хүсэл мөрөөдөл хуваагдлаа. Энэ хүйтэнтэй 2,500,000 гаруй солонгос иргэний амьд хүрч хүүхэд хөгшөд гэж ялгалгүй эцэг их элгэн садныг унчрал хагцлын сүүдэрт хайр найргүй үлдээсэн юм. Өмнөд хойд солонгос гэдгээр нь ойлгож ялгаж салгахыг хүссэнгүй. Зөвхөн энэ газар шороонд төрсэн маань л солонгос нутагт хөл тавих хүслийг төрүүлэн яаруулж байлаа. 다 나왔나요, 남나씨? 차로. 먼저 들어가 전화할게 내가. 내가 갖다 주고 와야지. 짐 올게.
오늘 한국 용산구를 방문해 주신 몽골 사회복지노동부 장관이신 투소 자라갈 간디 장관님과 상당 체력한드 할머니의 방문을 진심으로 환영드리고 환영의 박수를 부탁드리겠습니다. За манай Юмсан дүүр өнөөдөр энд ажиллан ирсэн хандлагын цэрэг хаан имэн нарт талархал илэрхийлж байна. Өнөөдөр хийж байгаа Монголын бүгд өмчийн талархлын төлөө Чилэрэг их баярлалаа. Тийм үгүй амьдрал тават гэдэг мэдрэг надад их баярлалаа. Эвгүй надад үстэй их баярлалаа. Галт тэргэнд суугаад буддын сүмийг зорж явахдаа анх Монголын төмөр зам дээр буусан бүр төрхийн үлдсэн дурсамжаа сансаар явлаа. Олон хүүхдийн дундаас би огт ялгархааргүй. Бусад охидтой нэгэн адил хэлэх үгчгүй гайхан зогсож байсан. Дайны улаангал дүрлэлсэн тэнгэрээс Монголын хөх тэнгэртэй золгосон бидний сэтгэл зүрхэнд ээж аав, танил нэгнээ бас амар тайван амьдралыг хүссэн бодлууд л байсан байх. Гэхдээ Монгол гэдэг нэрийг ямар газар ирж байгаагаа хинч ойлгоогүй байх л та. Бас миний хувьд энэ нутагт амьдралын минь цаашдын хувь тавилан хүлээж байг яахан мэдэх вүлээ. Тэр тусмаа төрсөн Солонгос нутагтаа хөл тавих хүртэл бүхэл бүтэн нэгэн 61-ыг дуусгана гэж бүрч төсөөлөөгүй. Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр харсан цэлмэг хөх тэнгэрийг би одоо болтол сансаар яваа. Энэ тунгалаг хөх тэнгэр одоо болтол өөрчлөгдөөгүй. Биднийг угтан авсан тэрэл инээмсэглэлээрээ намайг ивэж байдаг гэдэгт би итгэдэг. 1952 он Дайны хөлд өнчирчүүлсэн 2500 гаруй хүүхдийг 1951-ээс 1952 онд Польш, Унгар, Чехословак, Румын, Болгар, Монгол зэрэг ах トゥ ардчилсан орнуудад өсгөн хүмүүжүүлэхээр явуулсан юм. 4-8 насны 200 орчим өнчин солонгос хүүхэд Улаанбаатарын галт тэрэгний буудалд бууж, дайны айдас нарилаагүй бүлтгэр бор нүдэн үрс бие биеэ хөдлөн зогсоно. Солонгосын материалын ард түмний эрх чөлөөний ариун тэмцэлд их зөвлөлтийн ба хятадын ард түмэн ардын ардчилсан орнууд багшил хүндрэлтний хамт Монголын ард түмэн бүх хүч чадлаараа туслан дэмжиж ирсэн юм. Ийм ч учраас инх тайвны өргөн зам дээр ядалтаа батруулсан солонгос хүмүүс алс холын монголчуудыг ах トゥ гэж нэрлээд хүүхэд багцуудаа ирүүлсэн юм. Ажихуй соёлоо өдөр цагаар хөгжүүлж яваа монголчууд дайнд өнчирсэн солонгос багцуудыг эцэг эхийн хайраар хүрээлж инкрийн өсгөхөд их орондоо тустай хүн болоосоо гэж төрөлхийн ба монгол хэл бичиг сургаж байна. Сүүлд том болоод их орондоо очоод солонгос нутгийнхаа төлөө бүтээсэн гавьяа бүхэнд чинь солонгосын ард түмний хамт монголчууд сэтгэл багтсан. Багшаа хийдэг байсан шүү дээ. Одоо энэ одоо ийм дайнд одоо ийм жоохон энэ ингээд ийм одоо бөмбөг биш хүүхдэд тоглодог бөмбөг байдаг шүү дээ. Ийм бөмбөг ингээд хаяад ингээд ээж эцэг үхгүй ээж аахгүй шүү дээ. Та хэд одоо ингээд манай Монгол ингээд аваад ингээд өсгсөн одоо ингээд өсөөд одоо ингэ буцах юм үгүй гэх тийм л юм ярина. Дээрээс ингээд энэ байшны тойроод уйлаа, тойроод тоглоод одоо ингээд ундаг унаад энэ байшнаар урт байсан. Одоо яг жоон энэ байшнаараа тоглоод гүүгээл одоо ийм л жижиг ийм өрөөнд л амьдраад байсан. Олуулаа уйлахтаа хоолоо яг нэг орхиноос зөөгөөд дээр доор их олон хүүхдүүд ирсэн шүү дээ. Тэгээ энд байсан юм да яах юм.
удалгүй аав ээж болох хэн нэг нь ирээд намайг аваад явах юм шиг санаж өдөржин цонхоор харуулсан зогсдогсон. Монгол багш нар биднийг төрсөн хүүхэд шиг л хайрладаг байлаа. Гэвч яагаад ийм олон хүүхэд бүгдээрээ аав ээжгүй болж нэг дор цугларн энд байгааг би ойлгоогүй. Цонхны цаана бороо цас ээлжлэн орсоор 2 жилийг ардаа үзсэн. Монгол багш нар л миний ээжийг орлож биднийг хайрлсан монголчууд л гэр бүл маань болж байсан та. Одоо байх нэг тоогооч гэд байсан одоо 40 эдтэй юм уу 50 эдтэй хүн байсан баша. Дандаа Монгол цөөхөн баша байсан. Цөөхөн дандаа Монгол баша байсан. Энэ нөгөө таны солонгос охин та нэг охин үлдсэн Монгол гээд яриад байсан шүү дээ. Тэр охин ч байхгүй юу? Монголд Тий. ирсэн байгаагийн нэг охин мэдчихэе. Би гараа гөхдөг байсан тийм ээ? Би гараа их гөхдөг байсан тийм ээ? тий. Та намайг гар битэх хэрэггүй том бодод муухай гэсэн тэгсэн тийм ээ? Ээжээ би үсээд байна гэж танаад гоё барентэй мастер тал өгсөн тийм ээ? Би одоо 63-тэй. 63-тэй. Тэгээд яваад л одоо миний хөө амьдэрж ахвэ чинь одоо ямар янзтай хөөхөд авчууд юм байна уу? байгаа шүү дээ. Хүүхдүүд би. Одоо манай хүүхдүүд дөрөв байгаа. Дөрөв хүүхдтэй. Би яхаад ингээд нэг хэл ам гэдэг монгол хэлтэй хойлоод л сайхан яваад л байна. Сайн яваад. Би сая юм жоохон ятаач юм дээр твтээ тэгэл яваад. Би яг монгол хүн авсан нам үргээд авсан шүү дээ. Тэгээд яг хүүхд гарлаа. Бас жоохон зовлоо. Хүүхд үзээ явахд үзээ гэж би чангал байх. Миний сайхан байна. Сайхан байна. Цэрма 1952-оос 1959 оны хооронд Солонгос хүүхдийн асрамжийн газар тогоочоор ажиллаж байсан бөгөөд 2010 онд насан мөрөд болжээ. Их нутгаа санаж аав ээжээ харуулсан хүүхдүүдийн гордлог хүлээлтэлтэйсэн сар жил нисхэм дөнгөрч нэг л мэдэхэд 5-6 жил өнгөрсөн байлаа. Энэ хугацаанд бид бүгд сургуулийн сурагч болсон байсан. Солонгос хүүхдүүдийн нэрийг хэлэхэд маш хэцүү байсан болохоор монгол нэртэй болцгоолоо. Хоолнд орж, эрдэм ном сурч, монгол амьдралд дасч, инх тайван амьдралын тухай сэтгэлээ дэвтээсэн ч тэдний зүрх сэтгэлд их нутган дуудсаар гэрээ сонсаар л байлаа. Харин 10-аад хүүхдийн хувь заяа Монголтой илүү дотн холбогдож, Монгол айлд өргөгдсөн түүхийг тэр болгон хүмүүс мэдэхгүй ажээ. Энэ модыг солонгос хүүхдүүдийг явснаас хойш олон жилийн дараа тарьсан ч
Бидний тоглож өссөн байрны маань ханьвалж, амьдралыг бэлэгдэн улам дээш тэмүүлсээр байгааг хараад өөрийн эрэхгүй сэтгэл минь намайг хөтөлж Монгол ёсоор хадаг зүйлс юм. Монголчууд бид хүндтгсэн уул модондоо цэнхэр хадаг уйж мөргөн. Уйж явсан замаараа байраа тойрлоо. Ханны хилтерхийгээс нь авмаар санагдлаа. Тэртех он жил энэ байшинтай хамт хിവэр байвч цаг хугацаа бид хоёрын аль альнийг насаар даржээ. Би 4 хүүхэдтэй ээж болж харин энэ байшин Монгол багш асрагч нарын хамтаар олон солонгос хүүхдийн өмнөх түшиг орон гэрн солонгос нутаг нь байсан тэрл янзаараа бүгдийн бодолд үлдчихтэй. 자 대비하신 부처님이시여 이국만리하온 이 동포를 불쌍히 여기시어 거두어 주옵소서. 억건 말년에 생사윤회를 면치 못하여 오늘 이 자리에서 이 법사를 만났으니 신명이시면 좌우로 움직여준다. 남자라. 그래. 네가 그렇게 따라다니면신 이 불사한 중생도 사람 구실을 못하고 다니구나. 너희들이 안 늦으라. Одоо тэгээд ээж аваа алхны идэх чинь хамгийн тэрэн шиг аим шиг гэж байна. Тийм ээ. Аим байсан ганц хийгээсэн. Хинч харж хамгаалах хүн байхгүй. Энэ намайг өөрийг нь гэсэн хүн байхгүй ч хэцүү байсан. Галдаа тэрийг би ахтай байснаа бүдэгхэн сандагч ямархуу царай зүстэй хин гэдгийг мэдэхгүй. Зургийн үсгэлэн дээр таарч намайг хараад л зогсоод байсан тэр хүний нүд намайг дуудаж би өөрийн ирэхгүй уулзаж ярмаар санагдаж билээ. Бид нэг ч үггүйгээр шууд ярилцаж байлаа. Миний ах энэ хүн байж мэдх юм. Биш байсан ч ийм л хүнтэй нүүр учрах байсан юм болов. Гэр орон ах аав ээжээ яг сайн санаж чадахгүй байгаа ч гэсэн Тэнгэрээс тэд маань намайг харж хандан өгүүлж байсан гэж бодохоор одоо болтол нулимс минь хатаагүй мэт санагдана. Бага насаа огт санахгүй байсан болохоор энэ хувцсыг яаж өмсдөг, ямар нэртэйг нь ч мэдэхгүй нэрэл сонин содон санагдаж байсан. Өдөө гэртээ ирээд хүүхдүүд маань ч гэсэн харь газрын сонин хувцастай хүн харсан юм шиг л шоолж, хөөрч баярлаж байсан. Би Монгол гэртээ солонгос дээлээ өмсөд, солонгос хүн Монгол улсын түүхээ үргэлжлүүлж байлаа.
Би аав ээжгүй өнчин хүн. Гэхдээ намайг өргөж авсан тэр айлд энэ хувцас өмсөд очихсон гэж тэрхэн зур бодогдож билээ. Тэд маань хорвоогийн мөнх усыг үзүүлсэн ч бас л миний аав ээж байсан. Харамсалтай нь би тэдэнтэй аз жаргалтай мөчүүдээ хуваалцаж сайхан амьдарч чадаагүй санагддаг юм. Би 7 настайдаа Монгол айлд өргөгдсөн. Тэгэхэд Монголд их олон зүйл шинээр эхэлж бүтээн босголтын эд үе байсан юм. Эхэндээ их л сайхан сонирн байлаа. Би ээж аавтай болоод тэд ч бас өрөвдсөн сэтгэлээр хандна. Миний амьдралын 10 хэдэн жил энэ айлд өнгөрсөн бөгөөд Монголын амьдралын өөрчлөлтүүдтэй хамт өсч том болж байлаа. Ингээд цаг хугацаа явах бүрт би айлын өргөмөл гэсэн нэрэндээ таарсан бүхий л ажлыг хийдэг боллоо. Дүүнер манч төрсөн. Би айлын том гэдч тэрүү эсвэл харийн хүн гэдч тэрүү түлээ мод хөрөөтхөөс эхлээд ус мөс зөөх гээд гэрийн бүхий л ажил нуруунд дээр минь ирсэн. Би угийн яриа их муутай болохоор монголоор ч муу ярина. Хэлгүй амтан гэдэл загнуулна. Хаанаас ирээд хэний хүүхэд болоод яагаад ийм амьдралд байгаагаа сайн ойлгодгүй байсан. Бүр солонгос нэрэж санахгүй байлаа. Намайг солонгос хүүхэд гэхээс өөрөөр хүмүүс бараг нэрлэдэггүй байсан л та. Надтай юм ярьдаг ч. Би зовоогүй. Гэхдээ хатуу өдрүүд намайг орхиогүй байсныг санддаг. Уг хэл муутай хүний өдөөс зоригтойхон ихцэлж харж чаддаггүй. Уншиж бичих эрдэмгүй болохоор олсон байхаа л гэж боддог. Цэрэн ханд гэдэг миний нэрийг намайг өргөж авсан айл өгсөн юм. Бага наснаасаа л цэрэн ханд байсан болохоор тэр л нэрээр өнөө хүртэл амьдарч явна да. Харин цэцэг шиг сайхан мөрөөдлүүд минь одоо ч дагсаар яваа. Энэ нэрээрээ амьдралд хөл тавьж анхны хайртайгаа ч учирч байсан. Харин хэлгүй намайг хэлтэй болгож орчлон ертөнцийг арай өөрөөр харах цаг ирсэн нь миний нөхөртэйгөө танилцсан үе байсан. Тэр маань тэнгэрт дүүлэн нисдэг нисгэгч байсан. Би тэр удаа түүнтэй таарснаа мартдаггүй. Ус вариад гэрлүүгээ гудмаар өсөж явтал нэгэн цэргийн хувцтай залуу нэг эмэгтэйг сугдан явснаа. Намайг сүрхийгч чинь бараг цоо ширтэн харж байсан. Би ч яхав ус зөөгөд явж байсан болохоор тэгээд бас хүмүүс намайг нөгөө гадны хүүхэд гэдэг байсан болохоор л тэгээ үсттэй гэж бодоод бүрт сандарч ирсэн. Гэхдээ сэтгэлд минь тэр харц амьдралын гэрэл гэгээ болон хадгалагдан үлдсэн. Тэгээд дараах нь бас 5 4 бууз хийж ирчээд идгээд л би угаасаа маханд тааруу болохоор идэхэд хэцүү байсан л та. Гэхдээ хэн нэг нь намайг онцолж анхаарсан болохоор үг хэлэлгүй нилээдэг идчихсэн. Тэр үед миний амьдралын хань намайг болоод насан туршдаа өнөр бүлийн аав ээж болно гэдгээ яаж мэдэх вэ? Манай үгүй манай ард байслыг би мэдчихгүйсэн гэдэг манай үгүй яах вэ? Тэгээд танилцаад ингээд манайхан ороод ясцэн манай ээж нуучи гадууд тийм. Тэгэхээр ажигласан гэдэг манай энэ ороод ирээд одоо таны охинтой танилцъя одоо сууя гэсэн мэт. Тэгвэл суухгүй хэл ам мэдхгүй юу ч мэдхгүй
хилэн итгэхгүй юу яриад байгаа юм сайхан хэсгэн энэ сайхан уцтай хүн юу гэдэг энэ хилэн муртай хэлгүй хүнтэй чи хэлгүүнтэй л айдхан шүү дээ. Хүн тий юу суух вэ? Энэ хүнтэй хүмүүс би энэ зэн хүүхдээс зайсны толгоноос энэ хүүхдийг аваад ингээд өсгсөн манай гэрээ миний гэрээ манай гэрээ ажилд хийдэг хүүхд би өөрөө бас би тааруулаа гэл манай нэстгээ яа тийм суухад болох юм уу би одоо ингээд хайртай болон ингээд тэгсэйгүй болох ингээд энэ нүгүүд манай хийж тайвуу уулууд гараа явсан. Тэгээд л энэ хүнтэй гэрлээд нэг л өдөр бүх юм эргэсэн. Хаана яаж амьдрах, би юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Ямар ч л байсан зарц мэт байсан айлаасаа гарч өөр газар амьдрах нэ гэж бодсноос хүний эхнэр болж 4 хүүхдийн ээж болно. Бас энэ гэрлэлтээс болж миний амьдрал дараагийн том зовлонд нэрвэгдэнэ гэж төсөөлөөгүй байсан. Өргөмөл ээж маань их л дургүй байсан ч тэр бол бага хэрэг байлаа. Харин миний нөхрийн талынхан болон түүний хуучин эхнэрийнх нь ах トゥ амт найзууд биднийг нүд үзүүрлэн гадуурхаж байсан. Нөхөр маань Монголын иргэний агаарын тээврийн анхны нисгэгчдийн нэг Шагдар Сүрэн гэж хүн байсан. Би бас түүнийгээ дагаад жинхнээсээ ниссэн. Өргөж авсан айлаасаа хэдэн муу хувцаа боож аваад нөхрөө дагаад шууд л тэнгэрт аз жаргалын эрэлд хамт дүүлсэндээ. Тэр маань эхнэр бас гэр орон ах トゥ гээсээ надаас суулж тангарах тасалж надтай гэрэлснээ тухайн үедээ амьдрал мэдхгүй болчир жаахан охин учрыг хэрхэн ухаарах вүлээ. Анхны хүүхэд маань төрлөө. Бид хотод суух боломжгүй болж нөхөр маань агаарын зам нээгдэх тэр аймаг орон нутгаар ажиллахаар явж би ч бас машинаар, онгоцоор, мориор хаасайгүй явлаа. Хүүхдүүдээ ч өсгөж өндөлгөн. Бас нэг туслах ажил хийнэ. Гэхдээ ямар ч сургуульд сурч боловсрал эзэмшээгүй болохоор хар бор ажил л хийж байлаа. Ихэвчлэн нисэх дагсан ажил. Хар бор ажил хийдэг ч гэсэн өөрийн гэсэн орон гэртээ амьдралтай байсан тэр үе миний хамгийн сайхан он жилүүд шүү. Ойлгох амьдрал маань жаргалаар бэлхэж байлаа. Гэхдээ энэ жаргал зөвхөн гэрт минь л байсан. Нөхрөө маань харийн хүнтэй суусан, бас магадгүй тагнуул үзгэгчлэн гоочилж, намайг гадны цагаач гэсэн нэрээр нэрлэж би олноос хүмүүсээс дүлж явсаар сэтгэлээ нээх тэр боломж ердөө тухтай гараагүй. Нөхөр маань солон харах дуртайсан. Нөхрөөсөө хойш би ихэд сэтгэлээр унаж дэрэн дор минь өглөө болгон шахуу чихэр хийгээд явдаг байсан. Тэр сайхан Монгол эр хүнийг маш ихээр сонсон. Сэтгэлээр ч унсан. Амьдралд тэр хүн намайг хамгаалж өнгөлөхдөө юу ч сургаагүйд нь гомдохч. Зөвхөн тэр хүний нөмөр нөөлөгдөр өнөөдрийг хүртэл би өөрийн гэсэн гэртээ, өөрийн гэсэн нэртэй болж амьдрснаа санахаар тэр хүнгүй яандаа л гэж бодогддог байсан. Миний нулимс одоо бараг л дууссан да.
амьдралаа нэг хэсэг бараг хайсан гэх үү дээ. Гэр орноо ч анзааралгүй явсан үе бий. Нөхөр маань солонг харах дуртай байсан нь харь солонгос нутгаас ирсэн надтай зүйрлүүлж бодсныг байх. Солонгосын энгийн амьдралаас үзэж суухдаа жинхэнэ солонгос бүсгүйг хайрлаж инхрийлсэн тэр эр хүнтэйгээ хамтдаа үзсэн бол гэж сэтгэл уярч явлаа. Би өөрөө ирж, өөрийн нүдээр харж, өөрийн дурсамжиндаа түүндээ энэ нутгийг давхар үзүүлж байсан. Нисэг харагдах нь хэцүү. Юу нисгээс их сутаад гэсэн. Онгоцны дуу дуулахад арал дээр уйлаа сутдаг шүү дээ. Онгоц ингээд арал төөхөлд онгоц дуугарах юм, явах юм. Тэгээд бодогдоод заацсан. Ингээд яхад тийсгээд бүр аралда төөх дургуурж уйлчаад тэгэл шүү дээ. Би харална да. Энэ нутагт ирсэн минь нэрээ ах дүүгээ хайсан эрэл минь байлаа. Солонгост байхад зарим нь солонгос гин, зарим нь монгол хүн шиг харьцсан. Би солонгос нутагт өөрийн удам ухсаа төрөл төрөсөд ойр дотныхныгоо байн хайсаар л байлаа. 계시다가 구하러서 몽골을 갔었는데 그래서 저 몽골을 갔었는데 할머니 손만 가지고 나만의 혹시 가족이 있나 그거를 찾을 수 있는지 그걸 물어보러 여기 왔는데 여기는 몽골 대사관에 있거든요. 예. 들어가서 명화서 다니엘 외적다 우리 들선 어떻게 모습을 하마튼 사태가 내리기 좀 들선 사람이 하마튼 사태가 들선 사람 일자가 매가 여기는 박베지 장르가 나오기 못 스펙팅 어쨌든 타운에서 수지를 예장
이름하고 오빠나 어른들 이름 저는 모르면 저희들도 전상을 찾을 수가 없습니다. 이름이나 그 다음에 고향을 알고 있어야 됩니다. 이름도 몇년 때 어떻다 다니 소리 가가지고 이거는 왜 내려 몇자 그때 나는 벌써 가더라 몇자 했을 되게 들서 온 사람 와서 몇자 했을 때 이제 그냥 어째서 이런 거를 몇 듣고 와서 몇 들어도 들어 어쩌 그치 tosla bolsa bayağı koyuna geç. энэ зургнуудаа санаад төстэй юм байна. Бич тэг төстэй царай дээр энэ байж магадгүй. 아우 이들어서 이 ястас. Сагам ястас. Тарган хамаагүй. Оо ясна сонио юм. Тарган одоо тарган. Миний санаагаар ерөөс энэ хамаа. Ерөөс энэ юм энд бахны юм да. Царай муутай юм. Ихтэй байсан байхгүй сайн байгаагүй шүү дээ. Солонгос их нутгаас ирсэн ах эгч нартайгаа илгэсэг тухнаар уулзаж байгаа нь ёстой сэтгэлдэлэн байна. Пионерийн дугуйг өргөөд 3 дугаар ангийн онцлог тогтон дийсэн хоо нөхөр Хэмэрсэнд мэдчилгийг хүргэлээ. Илгэсэгдүүд нь зочид ба нам засгийн өдрлөх хүмүүст пионерийн улаан бүчийг зүүж хүнд пионер болголоо. Ард түмнийхээ эрхчлөөний төлөө тэмцэж амиа өгсөн эцэг эх халамж сэтгэлээрээ вайжуулсан монгол эхчүүдийн алдрыг яд игнэх татгалж монгол солонгосын найрамдлыг нэгжүүлэхэд хизээж бэлхэн гэж илэрхийллээ. Хэмэрсэн солонгос хүүхдүүдийг өөрийн өрсөд шиг инкрилэн өсгөж байгаа Монголын ард түмэн түүний нам засаг талуун талархлаа илэрхийлж баярыг хүргэлээ. Солонгос лагцууд Монгол, Орос, Хятад, солонгосын ард түмнүүдийн найрамдлын мужийг бүжиглэж үзүүллээ. Солонгос үндэсний бүжиг наадаж байна. Эрлийн маань нэг цэг нь энэ 38 дугаар өргөрөг бөгөөд
Хоёр солонгос нутгийн хил байлаа. 어머니 아버지! 내 동생들아! 할머니가 혼자 오셨구나. 혼자. Ээж аавда төрүүлсэн нутагтай хүндэтгэл үзүүлэхгээд бүгд л нулимс туслуулан толгой бүхийлгэж солонгос заншлаад мөргөж байсан. Би бүгдийг л өөрийн эрэхгүй дагаж нэг л нутгийн хүмүүстэй хамт алхаж, ойлголцож, нутгаа дурсаж байлаа. Хойд нутгийг дурсаж байхдаа тэнд төрж өссөн юм а гэдгээ ярьж нутаг нэгтнүүдтэйгээ нүүр тулж байсан. Харин бодол маань миний эрэл энд ирэхдээ солонгос гэсэн нэг л нэртэй байж нэг нутгийг төсөөлж байсан. Яг үнэндээ би аль солонгост явж бас солонгос гэж хоёр улс байдгийг яагаад нэг хил үндэс угсаатай улс тус тустай амьдрах болсон. Бас одоо болтол өөр улс гэгдэх учрыг ухаарч ойлгохгүй байлаа. Хилийн зурвас дээр харсан тэр шүүрэн шанах шиг болсон галт тэрэг. Өргөст тороор заагалсан хашаа буутай цэргүүдийг хараад дайн л биднийг салгажээ гэдгээс өөрийг бодож дэлсэн. 알려드려봐. 아리랑 아라리요. 아리랑 고개로 넘어간다. 나를 버리고 가시는 님 신이도 못 가서 발병 난다. 아리랑 고개로 넘어간다. 청천 하늘에 별도 많고 우리 내 가슴엔 꿈도 많다. 차를 таныг энэ гэртээ өрсөн гэрээ эзний охин одоо танд цай. За тагтагийн 그렇지. 그리고 그 물을 잔도 차양이 짙어지게 잔도 예열을 하고 있습니다. зочиндоо хүнд зочиндоо аяндаа одоо энэ цайгаа гаргахлаа. 자, 자기 가슴으로 가서 차 빛깔을 보세요. 손을 이렇게 모아서 차 빛깔을 보고 그 다음에 향기를 맡고
예, 그 다음에 맛을 보세요. 자, 대략 남사 보세요. 김치만 야물 안 찐다 그냥 이렇게 해서 맛을 보는 거예요. 아무튼 야물을 넣어야지 좋지. 그래서 맛이 있는지 없는지 간이 맞는지 안 맞는지를 네, 아주 맛있습니다. 선생님 이쪽 앉으시죠. 괜찮아요. 아유 이쪽 앉으시죠. 괜찮아요. 어울리네. 한 있어 치나 그치. 네 감사합니다. 우리 저기 Хойд Солонгос төрөөд 북한에서 태어나셔가지고 Монголд амьдарч хэдийгээр 몽골에서 사셨고 төрсэн газар нь Хойд Солонгос боловч 남한입니다. 그래서 Хойд Өмнөд Солонгос нэг л улс учраас 남한만 조국이 아니고 танд Чусон гэдэг нэр өгье. Нэг угсаа гаралтай 그런 의미에서 садан төрөл гэсэн утгатай нэртэй болсон болохоор 조선이라는 이름을 энэ үлдсэн амьдралаа илүү их ад жаргалтай сайхан өнгөрөөгөөрэй гэж бид хүсэж байна. Гэхдээ энэ нэр танд таалагдах үгүйг сайн мэдэхгүй байна. Надад Солонгос нэр хайрлсан энэ нутагта Солонгос ах эгч дүүнэртээ баярлалаа. Надад энэ нэр дандаа таалагдана. Ямар ч утга агуулсан бай. Энэ удаад Солонгос газрынхаа өмнөд нутагт энэ нэрээрээ дахин мэндэлсэн болохоор надад хамгийн ойр байх бол би Монголд зарим Солонгос хүмүүс хойд нутагт бусд нь эндээ амьдардаг ч бай. Дэлхий дээр нэг л Солонгос нэр байгаа болохоор би Солонгос гэсэн нэрээ энэ нэртэйгээ хамт авч явна. Би хорвоог дандаа гэрэлтэй харах дуртай. Гэхдээ үйл харанхуйлаад сахилгаан сахилга тэр мөч. Одоо ч гэсэн орон доогуур ороод бүгдээс цугтаахаар яардаг. Зэгүй мал үзлээ штэ одоо. Тэс гараад 40 олон жил боллоо тэгээд. Тэг ингээд энэ жарга урчээд ийм сайхан газар үзэхдээ сайхан л байна штэ. Өөрийн биеэс хэлэх юм ерөөс юм бодох юм өстэй нэр айгүй баярлаад үсээ хэлчихэж чадахгүй хэцүү. Одоо яах. Монгол хүнтэй амьдэрсэн үр хүүхд гарцсан одоо яах вэ? Унсан газараа үзлээ харлаа. Өстэй сайхан байрт. Амьдрал үнэхээр баялаг учраас одоо ч амьдрал үргэлжилсээр байна. Гэхдээ нөхрөө нутаглуулсан энэ нутгаас би одоо явахгүй. Эндээ л сууж, алс хаа нэгтээ нисэж байсан тэр хүний бодлыг, хайрыг хайгаад аргал түүж явхад сайхан байдгийг. Монголчууд намайг өөрсдийнхөө дунд оруулж, Монгол улсын иргэн болгосон. Өөрийн мэндэлсэн Солонгос нутагтаа ч айлчлалаа. Миний хань ийм л мөчийг ямар их удаан хүлээж байсан гэж бодно. Тэр минь энэ бүхнийг харсансан бол би одоо Солонгос, Монгол хоёр нэртэй болсон. Хоёр нутгийг би биеэрээ холбож, дайны мөрөөс үлдсэн өнчрөл хагцал ямар уршигтай хүмүүст би өөрөөрөө үзүүлж байна. Гэхдээ би бас их азтай. Сайн сэтгэлд хүмүүс, үр хөөхд сайн ханийн ачаар амьдралд хөл алдаагүй. Манай үг намайг 4 цагсан да намайг хөөхтэй. Хог бити ухаараа юу
арх бити угаар пи бити угаар тамиг бити дотроо ганц нэг айлын хүнээс нь зээлээд нэг өгөн шүгдээ нэг яманд нэг өнгөтэй юм зарч өнгөтэй байхгүй байсан шүү дээ. Ингээд өөрөө намайг тэгээд хийсэн шүү дээ. Би заацсан. Одоо зээлэхгүй явдаг шүү дээ. Болгоол явдаг шүү дээ. Нэгэн заасаар болгоол явдаг. Болол идэх шүү дээ. Өвөнд жаахан хэцүү гэдэг. Энийг бодоод арлаа түлчий ашиг модны үнэтэй юм ашиг шүү. Би мод түлхээс хэцүү гэдэг ашиг шүү. Өвдөгөө түлээгүүд нэг аргалаар л явчихдаг шүү дээ. Одоо ч яхан зацсан мод түлээ мөлөө өгч байгаа нүүсээс бас авчиж байгаа юм шиг байна гэх юм. Би усан сар 28 жиг яхад надаас голцоо дандаа ус авчиж. Усны мөнгөгүй энэ гэдэг нь усны ил авчиж суудаа ердөө өөрийнхөө хөд хийсэн хөдөлмөрөөр явна гэдэг. Энэ охиныг л одоо нэг төгсгөө. Энэ хоолтой залгаад энийг хоолтой залгаад өгөхөд өөс. Тэгээд бодож суудгийг тий одоо өөрөө юу бодох вэ? Энэ охиндоо их зовоо. Би муутай. Нэмэг түүжсгүүд өдөрт хүрэх гэж мэдээж завсан цаг тэгээд ээжээ би зөндөө зовоожсэн. Хүмүүсийн ээжээ зовоож байгаагүй юм гэдэг. Ээжтэй өдрөөс хайртай гэж хэлж чаддгүй ч гэсэн. Хаяа ээжтэй хайртай гэж. Би тэгээд сургуулиуд өгсөд ангаахыг сургуулийн эмчимэр гэж амжилт бодож байгаа. Ер нь эмч хүнэмэр гэсэн сайхан тэгээд би эмчимэр гэсэн эзэмшээд ээжигээ цаашид асран харахын газраас би ээжигээ санаж явна. Хайртай борос ээж минь та хүүгэн хүсээс унуу. Хайзын усан уурсгаад хүн хараад очно. Хавар их эзгэд ээж минь та биесэн хичээгээрээ. Мэдээж миний амьдралын уулс дуусаагүйг би мэднэ. Тийм ч учраас уул дагаж аргалд явхад амьдралаа эргэцүүлэн бодоход тайван амар байдгийг. Би Монгол нутагтаа хайртай. Монгол орн биднийг угтаж яваад надад энэ сайхан тэнгэрээ нисгэгч залууга өгөөгүй бол миний амьдрал бас өөр түүхтэй байх байсан. Магадгүй үнээс ч ямаргүй байхыг үгүйсгэхгүй. Харин би одоо үр хүүхэд ачцээ нараа хараад аргалаа түүгээд сайхан амьдарч байна. Бас хувь тавилан, хайр дурлал нэрэж олсон.